Хүүхэд нас жаргал дүүрэн өнгөрдөг гэж юу? Та үнэхээр тэгэж бодож байна уу? Энэ тухай хамтдаа ярилцъя. Тэрслүү яриа подкаст. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хүүхдийн номын жангар редакцаас явуулдаг Тэрслүү яриа подкастын маань өнөөдөр 4 дахь дугаар ингээд та бүхэндээ хүрж байна. За энэний өмнө болохоор бид нар одоо хүүхэд насны асуудлууд те өөрснийхөө хүүхэд насанд тулгарсан зовлон жаргал ямар санагддаг байсан дурсамж тэр тухай яриад ерөнхийдөө өндөрлсөн байгаа. Ер нь бид нар олон янзын сэдвийг те хүүхэд насны хүндсэн. Өнөөдөр болохоор энэ сэдвэрээ гүнзгийрүүлж ярилцъя гэж бодсон байгаа. Миний бодлоор нөгөө насан турш тухай ярих гэж бодсон юм. Ер нь бид нар ингээ өмнө ярихаар хүүхдийг бид нар домжуудж ерөөсөө бие даахт нь ингээ анхаа ерөөсөө нөгөө итгэж өгдөг хүүхдтэй. Нөгөө яриагийн сонсдгоо ч юм уу ингээ тийм асуудлыг ерөнхийдөө ярьсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр миний энэ хүндэж байгаа сэдвийг яагаад утсан гэхээр сүүлийн үед одоо ингээ нийгмийн асуудлууд ингээ янз янзын асуудал бид нар гарч ин тэ ингээ за энэ цаг үеийн байдалтай холбогдуулаад ч тэр хүмүүсийн хандлага ингээ ерөөсөө нөгөө хүмүүс маань ерөөсөө яг л хүүхэд шиг болчиход шүү дээ. Ингээ янз бүрийн мэдээлэл ингээ тарж байгаа тэр болгоныг ингээ өөрснөө дүгнэж цэгнээд ингээ шүүж тунгаагаад авах байдаг юм уу? Эсвэл одоо хинд итгэхгүй байх уу? Өөрийнхөө ингээд хариуцлагатай байдалтай амьдралаа яаж авах ч гэдэг юм уу? Энэ уг чадвар ингээд хүнд ингээ суудсан байх хэвээр уг нь бол бодохоор тэгэхээр ингээ энэ дээр бид нар яг ингээ хүүхэд шиг юм шиг ингээ янз янзын мэдээнд итгэж байдаг юм уу? Ингээ харахаар тийм хандлага надад ингээ ажиглагдсан байхгүй. Тэгээ энэ тухай бид нар яагаад ингээ ийм болчихоо. Тэгээ бид нар ч гэсэн ялгаагүй энэ нийгмийн хэсэг болохоор ингээ өөрсөн дээрээсээ ярьж нэг учрыг хайж үзвэл гэж бодсон юм. Тэгэхээр энэ дээр та нар ер нь ямар бодолтой байдаг вэ? Тэгээ бид нар одоо жишээлхэд за нас хуулаараа бол бид нар ингээ насанд хүрсэн том хүмүүс гэдэг бүгд явж идэг. Гэвч ингээ яг оюун санаагаараа ингээ хүрээгүй юм шиг надад санагтаад байгаа байхгүй. Тэр та нар ер нь насанд хүрсэн өөрснийхөө тухайд ингээ яриа л да. Өөрснөө бид нар одоо яг бүрэн бие даагаад яг бүрэн ингээ хувь хүн том хүн болж чадсан байгаа юм. Чатааг баха. Миний бодлоор л чатааг юм. Заримдаа ингээд нэг ямар нэг шийдвэр гаргах ч юм уу. Нэг хэмнэн дээр ингээд нэг яг нэг бие даагаад яах гэхээр ерөөсөө нэг яах ёстой юм бол хин нэгнээс асуух ёстой юм шиг, зөвлөмөр ч юм шиг ямар ч яг бие даагаад ингээд шийдвэр гаргаж одоо л чаддгүй юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгэл яг хөө эхлээд ингээд аав ээжийнхаа зөвлөгөөгөөр дагаж явж байгаа л ах ихчээсээ асуугаал ингэж явж байгаа л хүнтэй суугаал за тэгэл одоо хоёлаа ярилцдаг боллоо. Заавал нэг ингээл өөрийн гэсэн шийдвэр гэж ерөөсөө байхгүй ингээл нэг ярилцаар л заавал зөвлөсөөр л гэхдээ яг тэрэнд мэдээж эерэг тал байгаа л ах л та. Гэхдээ ерөн зүгээр яг зөвхөн өөрийнхөө асуудлыг байлаач гэсэн нэг тийм бусдад нялцааж хүш би ингэсэн байхгүй чи тэрэн дээр өгж байгаа гэдэг ч юм. Уг нь бол хүмүүс чинь ингээл за би одоо ингэж л бодож би өөрөө л ингэж бодож байгаа юм чи энэ миний асуудал юм чи би ингэж шийдчихье гэд боддог штэ. Тэнгуут ерөөс тэгж чадахгүй яваад ам санагдаад байдیں۔ Мэдээж үгүйс хүн болгон янз бүрэлтэй. Гэхдээ яг нийтлэг наваад үзэх юм бол монголчуудын дэндүү бас орой бие даад сурч байгаа юм санагдаад байгаа шүү дээ. Яг гадны одоо ном зохиол уншиж байгаа ч тэр гадны орны хүүхдүүдийг ажиглаад байгаа ч гэсэндээ 15 6 таа хүүхдүүд нь аль хэзээний өөр үзэл бодлоо олцсон. Аль хэзээний яг би эндээ үнч явна гэдгийг бүр ингэ баттай итгэцэнтэй тийм байдаг шүү дээ. Бид нар олонгууд яг үгдгийг өөрсдөө баг юунд дуртай нэг сайн мэдэхгүй яг юу хүсэж байгаагаа сайн мэдэхгүй тэгэл ингээл бараг л нэг 30 мөч хурж ижил нэг за нэг би ер нь иймэрхүү хүн юм байна гэж өөргөө нэг танихтай үгүйтэй болоод ерөнхийдөө нэг шийдвэр гаргахтаа хүртэл за одоо би ер нь хэн зүг болоо буруу болоо гэж эргэлзээний шатандаа л дөнгөж явчихж байгаа нэг тийм санагдаад байдгийн. Тэгэд илүү 30 гараад өстө чинь нөгөө 60 хүрч ухаараа 61 гэдэг үгүй бол гэдэг шиг л нэлээ хожуул ухаардаг гэх юм уу хажууд би даад сурж ингэ шийдвэр гаргах чадвартай болт юм санагдаад байдаг шүү дээ. Ихчлэн дандаа нөгөө эцэгхээсээ юм уу эсвэл одоо хэн нэгнээс хамааралтай тийм л. Миний хувьд ч гэсэндээ яг нэг сонголт гаргах, шийдвэр гаргах төр бүр айгүй асуудалтай. Гэхдээ дандаа л нөгөө нэг гэрийнхнаасаа асуусаар агаад тэг сүүлдээ бүр өөрөө ганцаар ингэ дэлгүүрэх чадгаа байцсан. Тэгвэл өөртөө ингэ хувц авах гэхээр ингээд яг яахаа мэдгүй баг ингээд зургийг аваад баг асуух гэдэг юм шиг ээж рүүгээ яваалаад. Тэг тиймэрхүү тал дээр ч гэсэндээ гэтээ яг тэр зүйлийг насанд хүрэх тэр бие даахыг яг ээж аав нь зааж өгөх хэрэгтэй юм шиг хүүхдүүдээ ингэ ярилцаад зааж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ тэр хүмүүс чинь бас өөрсдөө ер тэгж өсөөгүй, тэгж аав ээжрээ тэгж заалгаагүй учраас бас тиймэрхүү зүйлэн дээр арай жоохон туршлахгүй байт юм болов гэж бодож байна. Тэгээ та нар энэ дээр одоо ерөөдөө ингээд хэдүүлгийнхний яриагнаас харахаар ер нь хожуул би даад сурж ин гэсэн дүгэл байгаа даа шүү дээ. Тэгээ ер нь би даах чадвар жоохон султай гэдэг. Тэгэхээр энэ юунаас болж ин гэж ер нь харж байна. Харин одоо бид нар чинь ингээд нийгмийн бас нэг төлөөлөл шүү дээ. Ингээд ганц нэгэн
одоо өөрснөөсөө бусдыг ингээ ярих гэдэг юм шиг гээд бодохоор ингээд бодоод үзэхэр бид нар чинь ингээд насны хувьд ялгаатай хүмүүс байж гин те зарим нь ингээд тусдаа гараад ингээд өөрөө өрх тол ингээ амьдралаа босгоод ингээ өөрөө өр хөвгтэй болоо явцсан ч хүн байна. Тэгэл бодохоор ингээ бид нар бүгдээр яг нийтлэг нийгэм яриад байгаа зү тийм. Яг ингээ бие даах тэр би ч гэсэн одоо айгүй л их очимд нэрэл яг 30 гарч жоохон нэг би чи энэ өөрөө амьдралаа өөрөө хариуцах юм байна. Яг ингээд хин нэгний зөвлөгөө шийдвэрийг авч байгаа ч гэсэн нэг бэрхшээл зовлон толлоо ч гэсэн хүн ингээд бус руу ингээд халдаах гэд манайхны хандлагатай дүр засаг буруутаач гэдэг юм уу. Ингээд эсвэл ээж аав ингээгүйгээс өстой олигтой байсан бол би ингэчих байсан. Ингээд хандлагыг харахаар дандаа нэг тийм гоншгонсон ингээд хүнлөө нэг дандаа нэг гомдлсон юм яриад байгаа. Тэрийг би яг өөрийнхөө дээр бодохоор би бас яг тийм байсан байгаа байхгүй. Тэгээ насан турш гэдгийг миний хувьд ойлгохдоо болвол яг ингээд ерөөсөө энэ амьдрал ч одоо ингээд яг би туулах юм байна. Асуудал тулгаруул яг би өөрөө яг тулна. Тэр ингээ өөр хүнд яриад тэр хүн мянган хуваалцаад яах юм бэ? Яг би өөрийгөө хариуцсан тий. Ямар нэгэн ингээ амьдралаа авч явахд ч гэсэн ингээ төр засаг за мэдээж орчныг бүрдүүлж өгөх тийм үүрэг байгаа. Гэхдээ ингээ хүн болгоны асуудлыг хин нэгэн шийдэж өгч юм уу төр шийдэж өгөх тийм биш тий. Тэрийг ингээ би шийдэх ёстой гэдгийг яг тэрийг ойлгоод ингээ өөр өөрийгөө дагаа явчихаар л одоо би даасан насанд хүрлээ гэж ойлгох юм болов уу гэж эсвэл тий. Боцсон одоо 30 хүрдэг ч зарим нь 60 хүрээд ч насанд хүрээгүй явж явах шиг. Тэгээ миний хувьд л энэ амар оройтж ирсэн. Тэг хизээ хойно тий. Тэгэхээр одоо энэ юунаас болдог тэр Тийм энэ нөгөө нэг юм хэлэх зүйтэй ахaltaа. Яг тэгэхээр хэдүүлээ одоо насанд хүрэх гэлээд оюун насанд хүрэх гээд яг энийг тодорхойлж хэлээ цаашаа явахгүй бол нэг хүн болго өөрөөр ойлгочоо цаашаа явчих юм бол мэдсэн юм болчих واخ. Тэгэхээр яг энийг би нөгөө юу гэж ойлгоод байна л да. Соёнгийн гэрлийн нэг тодорхойлт байдаг шүү дээ. Кан тийм өөрийн гэсэн үзэл бодолтой бусдын өнгөнд мухар цохроор итгэдэггүй те өөрөө шүүж тунгааж чаддаг ийм чадвартай гэдэг хүнийг л одоо соёнгийн гэрсэн буюу насанд хүрсэн хүн гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг ийм чадвартай ийм хүнийг л ерөөдөө бид нэр өнөөдөр ярих гэдэг юм л да. Ийм бол чадж ийнэг үү гэдгээ те. Тэгэхээр яг энэний гол толгойн ойлголт нь бол яалтчгүй бие даах чадвар гэдэг юм байгаа учраас өнөөдөр бидний яриа бие даах гэдэг дээр л нэлийн төвлөрөөд ах шиг байна те. Тийм байна. Энэ ерөнхийдөө бид нар ч одоо юунаас болоод ингэ хүн бие даахгүй байгаад энэ гэж бодохоор угаасаа энэ хүмүүжлийн асуудал юм шиг байна л да. Тэгээ ганцхан одоо бие биш ингээд нийтлэг байгаа болохоор манай явж тэр хүн чинь одоо өдөө хүртэл явж хэдэн жил амьдарч ирдэг. Тэр хугацаанд бол ямар хүн болох нь бүрэлдэж ингээд зам туулж явж байгаа. Тэрэн дээр л хаа нэг газар нь асуудал байгаа юм болов гэж санагдаад байна. Тэгэхээр одоо бид нар ингээд дунд цаад та яг бие даасан одоо ингээд яг хүүхдийг бодоод үзэхэр амар өөртөө ихтэй дээ шүү дээ. Ингээ юу ч гэж шийдсэн байлээсэн жижиг том ямар шийдвэр байсан. Яг тэр үе дээр нь л бид тэр үе дээр нь л жоох юу гарсан баха. Одоо яг тэгэл нэг хүүхд насныхаа тийм юм дээр байж одоо өөрөө ингээ шийдэх гээл байж байгаа. За наа чин тэгдэггүй маа ингээ тийм аа гэдэг ч юм уу. Ингээ заацсан. Тэгж болдгүй ингээд хэлээд өгцөн. Эсвэл ингээд хоригдсон ч гэдэг юм уу. Тэд нөгөөний шийдвэр гаргахаас нь зайлс хийл гэж явуулсаар байгаа. Тэгээд нэг мэдсэн чи өөрөө ч яхаа болсон. Бусдаас өөрөө байнга асуудаг болсон. Би даа шийдвэр гаргая гэж бодохоч болчт юм шүү сүултээ. Ингээд заавал асууж сурах гал. Тийм ер нь тэгээд ямар ч юмыг нэг сайн муу ч юм уу эсвэл ингээд эерэг сөрөг гэдэг ч юм уу те болон болохгүй гэдэг ч юм уу хоёр туйл руу ингээд аль нэг рүү хуваах гад ингээд үзээд байгаас л бол хүүхдүүд за энэ хэрэг зөвдөх болов буруудах болов одоо ингээд яачих бол гэл надад тийм айцтай цаана эсвэл нэг шийдвэр нэг гаргачлаа хэлэхгүйгээр гаргачлаа гэхэд тэр нь дандаа зэмлүүлнэ. Эсвэл тийм юм бэ гэж юу ингэж болдгоо ингээл шууд болохгүй гэл яагаад тэгд миний тайлбарлахгүй те. Тэгэнгүүт л одоо ингээд за би ингээд шийдвэр гаргахаараа л буруутчдаг юм байна ч гэдэг юм уу. Тэгж болдог. Тэгэхээр сүүлдээ нөгөө алтхаас их айдаг болно те. За ингэчих юм бол ингээл одоо би ер нь их буруутах юм байна. Ер нь одоо аав ээж намайг ер нь ингээл мөн хөвтөж үзэх юм байна гэдэг ч юм уу. Яг алтхаас амар айцтай нэг тийм. Та нар одоо алтхаас айдаг хашир гэх юм уу. Одоо ч гэсэн тийм шүү дээ. Хашир. Одоо яг ихтэйгээр ингээд би даасан гэсэн гэж ер нь боддгоо та нар. Одоо би даах гал явж байгаа. Санхүүгийн хувьд за ингээд тусдаа амьдраад ингээ мөнгө санхүүгээ болгоод тэгж нэг бие дааж болж ин тэр талаар оюун санаагаар бас нэг тусдаа ингээ аль алин дээр нь ер нь та нар ямар хөө байгаа вэ? Санхүүгийн хувьд бол яг бие даасан. Тэгтээ яг нэг оюун санааны хувьд нэг аав ээж байсан бол заавал одоо нэг төхөртөөгөө зөвлөвөр санагддаг нэг тийм юмд орсон байгаа бас. Тэгээ бас энэ үетэй холбоотой ахalta бид нар чинь нөгөө айгу бүлсэг хүмүүс гэж ярьдаг штеп. Хөдөө одоо малчин нүүдэлчин хүмүүс чинь айгу ингээл олуулаа айл болох ингээл овгоор отгоор ч юм уу ингээл бүүндээ амьдэрдэг тий. Тэгээ илүү нөгөө нэг одоо гэр бүл гэдэг утгаараа илүү бид нар ч одоо үгүй гадныхан бол ингээл нэг 15 6 өрөөгөөл ингээл өөр газар авчаал ингээл тусны амьдруулчдаг. Бид нар чинь тийм шүү дээ. Бүгдээр л нэг дор шаваал амьдэрдэг штеп. Тэгээл айл болох аав ээжээсээ ч юм уу бусадтай зөвлөлдөл ингээл
ингээ одоо бүгдээрээ хэлцвэл буруугүй гээл те. Ингээ явдаг болохоор яалчгүй тэр нь ингээд юунд нь байдаг учраас илүү одоо юу гэдэг би даасан гэхээсээ илүү би одоо эднэрийн бас нэг тийм нэг овгийн гэдэг шиг нэг тийм хэсгэн шүү дээ. Энэ гэр бүлийн нэг хэсгэн гэдэг утгаараа өөрийгөө тэгэж бас тусна хүн гэдэг юм үднээс ингээд авч чадахгүй байгаа юм болов уу шүү дээ байхгүй. Яг бүгдээрээ нүүдэлчин байх үед бол яалчгүй нөгөө нэг хүн бүлийн хэрэг их гардаг байсан баг л тийм нэг олонний хүч оломгүй дал амтрил. Угаасаа нөгөө тэгж олуулаа хийж ард нь гарах айгүйх нүүр их хөдөлмөр байгаа юм чинь. А яг одоо ингээд зүгээр сууршмал болоод ингээд амьдарч байгаа тохиолдолд бол хүний амьдрал руу тэгж ороод байх нь өөрөө эргээд шал мангар болчихж байгаа байхгүй тий. Тэгсэн чинь бид нар болохоор яг нөгөө урдных шигээл оролцохгүй л ингээд нөгөө ихчийн тэрийг асан дүүгийн тэрийг болсон. Тэр одоо тэгээд тахт яад ингээд хүний амьдрал руу тэгж ингээд даваад сурцаа өөртөө шийдвэр гаргадаггүй дээрээ нэмээд дахиад хүнийх рүү хүч нэмж орох гэдэг болчтой юм шиг. Тэг яг бид нар сэндээ үүдийн гэр мэрээсээ хүртэлгийн хоолой. За яг ингээд санхүүч бай бүх талаараа ингээд хэдийгээр ингээд өөрөө ингээд бие даачлаад ингээд бодож байгаа ч гэсэндээ эцэг эхийн зүгээс ч юм гэр бүлийн зүгээс ингээд за яасан алив тийм явуулах уу алив ингэх үү алив ийм гэл ингээд одоо ерөөсөө л тэг цаад юу тийм тэр нэг өмнөх тийм сурцсан дасцсан юм байгаад байгаа байхгүй. Тэгэл за одоо чи яасан? Одоо ингэв. Одоо чи тэгж байгаа юм шиг зүтэй. Тэрийг яатсан гэл ингээд ерөөсөө бүх юм асууж лавлаад бүгдэнд нь ингээд одоо яг гоо тэр чинь бас сайхан сэтгэлгүйнээс гэдэг юм уу санаа тавиад ингэж л байгаа л да тий. Гэхдээ яг цаана нь бол тухайн хүн за энэ хүн надаас асууж байгаа гэдэг чи одоо би бас энэ хүнтэй зөвлөхгүй болохгүй юм байна. А би өөрөө бас ингэж яваа ганцаараа бас ингэчих юм бол юу тий дараа нь ингээд буруудчулаас хэцүү юм болно гэдэг ч юм уу. Ямар нэгэн хамаарал ингээд нэг үсээд байгаа байхгүй. Тэрийг тэгээд бүр анханасаа л бүр оролцуулахгүйгээ шийдээд ярилцсан дээр юм шиг санагддаг л да. Би одоохондоо нөгөө нэг тусдаа гараагүй байгаа л да. Гэтэ би ирээ ингээд тусдаа гарах юм бол одоо ингээд нөхрийнхөөш тэр одоо өөрийнхөөш тэр нөгөө аав ээжээс ингээд анханасаа л ингээд туслуулахгүйгээр анханасаа л ингээд бүх зүйлээ ингээд тустай байгаадаа ярилцаад тэгээд бүр ихлүүл бас зүгээр юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Хүний Тэр нөгөө үстэй яд юм бол. оролцоо их байхынхаа хэрээр ингээд бүх асуудал юм руу шийдвэрт нь би яах хэрэгтэй гэсэн юм үүсчдэг юм шиг байна тий. Одоо ингээд эцэг ихэн ч ингээд тусламж дэмжлэг өгдөг би ингэдэг гэсэн энэ авч явж гин гэдэг утгаараа амьдралын шийдэх хэрэгтэй гэдээ ойлгочдөг ч юм уу. Тэрийгэ жоохон ялгаж салах дээр л бид нар жоохон асуудалтай юм шиг байна. Гадныхан болохоор чинь одоо Европын орнууд жишээлхэд хүүхдүүдээ насан туршингүүтэн тий 18 хөрөнгүүт нь ингээд одоо чиний амьдрал гэд ингээд орхичдаг штэ тэр хүмүүс нь ч гэсэн ингээд ямар ч авах ёстой гэсэн ойлголтгүй. Тэгээ бүр аль өөрснөө сургалтын төлбөр мөнгө олоод би одоо ингээд амьдралаа төхнүүлнэ гэдэг ингээд бүр ухамсарлаад ойлгоцсон. Тийм болохоор тэр мөнгө төлбөрөө за 1-2 жил ажил хийдэг юм уу мөнгө төлбөрөө олоод тэгээ ингээд сураад явахаар тэд нар чинь яг нөгөө өөрөө би жинхэнэ утгаараа бие даасан. Өөрийн олсон мөнгө хүн дэмий юм дүрхгүй штэ. Хин нэгэнд сурж өгөөгүй те. Цаашдаа тэрнгүүрээ амьдрна гэдээ ойлгоцсон болохоор айгу шал өөр сурдаг юм шиг байхгүй ингээ эрт бие дагаа явцдаг. Тэгээ одоо энэ нь одоо тэр нь зөв юм уу буруу юм уу яамаар юм бэ? Одоо манайхан бол жишээлхэд ингээ 18 та хүүхдээ гаргаа явуулчихна явуулчихна гэвэл баг байж болохгүй тэр эцэг ихэн ч гэсэн айгу одоо хатуу сэтгэлтэй ер нь байж болохгүй. Нөгөө хүүхдэн ч гэсэн ер нь амьдрч чадахгүй хаа тий. Энэ одоо тэр Европ соёл, Аз соёлтой холбоотой юм уу эсвэл ямар учиртай юм бэ? Миний мэдхийн ер нь тэгж өөрөө тэгээд бие дагаа тийм эрт бие дагаа явчихдаг хүн баг миний мэдх ангийнхан ч гэх юм уу найз нөхөд. Яг нэг юм дээр жишээл аваад хэдүүлээ тэр нэг 10 жил төгсгийн хаалтад хүүхдүүд ер нь хэдэн хувь нь би ийм болно заавал ингэн дараа нь тэгнэ гэж хүссэн мэржлээ сонгож байгаа хүмүүс хүн хэд байгаа лээ. Тэгээд үнэхээр юу гэдгийг тохиоллоор ч юм уу сонгоцсон хүмүүстэй авлаа гэж бодохоор л ясны сагдаад байгаа байхгүй юу. Одоо бидний үеч бай доотлол дээдлтэй бүх хүмүүс ингэ бодглохлоор зэрэг дандаа л одоо чи энэ нэрлэл яагаад сонгосон гэхээр үгүй тэгэл аав ээж энийг сонгосон гэдэг ч юм уу эсвэл үгүй тэгэл явж байгаа л ийшээ орсон штеп гэдэг ч юм уу. Яг бүр өөрөө хүсээ сонгосон хүмүүс айгу цөөхөн байгаад байдаг байхгүй юу. Одоо бид төрөв жишээлхэд та нар хүсээд өөрснөө мэрэгчлээ өөрснөө сонгосон. Тэг би бол би ч бүр хаасан сэтгүүлч хуульч мөлч бол гэж боддог байсан байхгүй юу. Тэгж явж байгаа л гинт нэг конкурс олоод тухайн үед нөгөө за яста нэрэн анги байна уугүй яасан эсвэ болч үгээл тэгэл олцсон л баг аваад тийш явчих байгаа байхгүй. Суйс орно гэж жүжигчин болно гэдэг өөст хэд өдөр театрт бэлдвэ. Тэгэл бэлдэж байгаа л конкурс олоод оноогоо харсан чинь муйс авчихдаг байхгүй юу. Тэгэл хэвээр намайг чинь бүр шалгуулалтанд оролцуулахгүйгээд бүр гэрт хороо тий би ч бүр хэд өдөр уйлаад тэгэд яг өөртөө л хүссэн юмыг сонгож байсан. Миний бүр тэр ямар мэрэгчлээ болох уу гэдэг хүсэл мөрөөдөл бүр айл эрт унтарсан байдгийг. Бас амар жүжигчин болох хүсэлтэй. Тэгээд нөгөө драмын дугуйланд яваал амхандаа л амарлаг тэр дугуйланда жүжиг тоглож болвол айгүй гоё тэр миний дугуйлангийн төгсөлтөн дээр нөгөө жүжиг тоглолтыг
Тэрэн дээр манай гэрийнхнээс хэн ч ирээгүй байдаг юм. Тэгээд тухайн үед айгүй хэцүү байсан. Тэгээд тэгж байгаа тэгээд өөрөө ч болсон юм уу? Яг үндэ өөрөө болсон юм шиг бодож байгаа юмнасаа үгүй л юм шиг байна л та. Зүр тэдний одоо гэр бүлийнхнийхээ нөлөөгөөр чи одоо яаж хоололж идэх нүгээр гэл тэр нөгөө нэг яриад байдаг юмнууд нөлөөлөд тэгээ яг 11 төгсөختөө бол зүгээр яг өөрийнхөө мэрэгчлэлээр бол нэг амар тийм хүсгүй бол байгаагүй. Ер нь зүгээр эрт унтарсан байхгүй тэр. Тэгсэн яг юу юм бэ л дээ одоо зөвхөн эцэг биш бас нөө сургалтын гэх юм уу босрлын систем бас нэлээд нөлөөлт юм шүү лээ. Гадны зарим оронд бол нөгөө бүр ингэдэг гэсэн одоо дунд сургууль шүү дээ. Дунд сургуулиас нь тэр хүүхдийг бүр ингээд за чиний яг ийм чадвар чи илүү юм байна. Ийм тийм мэдрэмж чи илүү юм байна гэдэг ч юм уу. Тэр хүүхдийг бүр ингээд тоочны хэлж өгөө. Тэгэхээр тийм ч бас чи ийм мэрэгчлээ болвол илүү чам зохино. Ийм бол илүү чи амжилтанд хүрнэ гэдэг ч юм уу. Тэнгүүтээ цаашаагаа ингээд нэг чихэн бид нар сонгон гэж өгдөг штэ. Яг ингээд чиглэлээр нь ингээд ангир хуваарлаад ингээд явчихдаг. Тэгэхээр хүүхэд аль ирснээс би ийм юм чинь ингэс байна. Тэгвэл би ингэм ингээд өөрийгөө олох тийм юм руу орчиж байгаа байхгүй юу? А бид нар болохоор яадаг вэ? Явж байгаа бол бүр яг төгсөх анги болонгууд эцэгчүүд ч тэр багш нар тэр заа чи одоо юу л яасан бэлээ илээ гэл ингээл ерөөсөө гибэд ингээд ухаарсан юм шиг юм бол ингээд явчих байгаа байхгүй юу? Харин үндэ бодохоор яг тэр мэрэгчлэр за би энэ ажлыг насан туршдаа хийн. За энэ ажил ийм ч гэдэг юм. Би бол ерөөсөө огт тийм бодоогүй. За энэ гадаад хэлний хичээл дуртай юм байна. Хэлээрэл конкурс гэхээс ерөөсөө цаашдын амьдрал толгой дээр ирэх одоо ажил мэргэжил гэдэг тухай ерөөсөө бодоогүй тийм угаасаа нийтлэг бодох боломжч байгааг ер нь бид нар баг юм боддог байсан юм байна. Харин тийм. Ер нь бүгд надад заав зүг хөрлөж байгаа. Тийм одоо ингээ гадны ингээ 18 таа хүүхэд одоо бид нар төгсөж явахад 18 таа ч 16 таа төгсөж байгаа. Ингээд айгүй тэнгэр газар шиг ялгаатай 16 таа би одоо баг нэх гоё хотод очиж амьдран ч гэдэг юм уу. Баг нэг тийм кино шиг тийм бодгоос ч ерөөсөө ингээд би ч одоо тэг том болж байна. Би одоо би ерөөсөө тийм байхгүй. Ямар зүгээрийн бодлого л юм шиг бод явдаг гэсэн. Үлгэрийн имжлэг киноны нэг гол дүрийн нэг гоё ихснэрэтчний гоё ажил хэрэгч хувьсан. Харин тийм тийм. Нэг гоё шилэн байшинд ажиллаад амар олон залуучууд араас нэг үгээл. Тийм ерөнхийл юм амар тийм зураглал төсөөлнө гэхээс яг би тэгж амьдраа тэрүүгээрээ би ингэн тийм ерөөсө бодож байгаа юм шиг бод байгаагүй л юм шиг байсан. Гэхдээ ер нь төгсөр нас гэдэг чинь бол ер нь одоо нэг залуучуудын игнэрийг шилжиж байгаа үе шүү дээ. Тэгэхээр хамгийн тэр нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг залуучууд байдаг шүү дээ. Тэгэхээр яг өсвөр наснда тэр нийгэмтэйгээ уулын танилцаад нийгэм аюулсаа ойлгоцсон байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл бид нар чинь бүр нийгмээсээ тусгаар зүгээр л нэг гэр сургууль хоёрын хооронд явсан стажингийн үедэж явах юу байдгийг тиймэрхүү юм бодсон нэг юм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгэл гид ингээл нэг тохиолдолоор ингээл мэржлээ сонгоол ингээл юу ороод их сургууль төгсөнгүүтээ ингээл нөгөө мэржлэрээ ажилласан чинь байхгүй яасан чинь байхгүй ингээл дуртай дургүй нэг ажил хийгээл ингээл явж идэг тий. Тэнгүүт юу н тэр нийгмийн идэвхтэй мантай тийм юм болчихж байгаа байхгүй юу? Өөрөө тэр хувийн асуудлаа хүртэл бий дааж чадахгүй байгаа юм чи юу нийгэмд ингэж ядуу хаалга үргэж яаж явах тий. Тэр чин бүр ингээ хашаа тавигдаад. Ятгаар бидний амьдралч ерөөсөө тохиолдлын чанартай ингээл нэг өөр хүн тодорхойлол ер нь хамгийн гол шалгуур дээр нөгөө насан турш гээд сая ингээ ярьж хат бодсон чинь өөрийнхөө амьдралыг хариуцаад өөрөө тодорхойлоод тий нэг үзэл бодолтой тэрнийхээ дагуу ингээ амьдралаа хөтлөөд зохиогоод явдаг байхдаа одоо утсан чигээ дандаа хүнээр зохиолгоод явцсан юм шүү ерөөсөө. Ингээл нэг юм хэлэхээр тийм ч юм уу гээл бидний тэгээд жилүүрийн асуулт өгдөөс хүүхдүүдээс том болоо ямар хүн болох юм ингээл тий. Тэнгүүд хүүхдүүд ингэ сонсон хараал би тэрэн дээр нэг амар гайхчихсан байхгүй. 2 3 жил өмнө 3 дугаар ангийн хүүхдэд хичээлийн даалгаврын хэл гэдэг ажил хийдэг байсан би. Тэгээл яасан чинь би тэрнээс нөгөө л жижүүрийн асуултыг санаан ч нэг сонирхоочгүй яг үндэ асуучихгүй юу. Чи ямар хүн болохыг хүсдэг үү гэлтгсэн чи. Хевлэр явах судлаач болно гэж авдээ. Тэгээ бүр гайхаад би хүүхдүүд юу нэмж цагдаа юу ч үдийн тиймэрхүү юм ярьдаг штэ. Тэгсэн чинь бүр тэнгуут нь би бүр гайхацсан. Тэгэл тэрийн хит хоног ингээл заагаал ирс тэр угаасаа бүр үнэхээр тэрэндээ дуртай ингээд хевлэр явахч мавхчийн тухай баахан ном момтой тэрийг надад ингээл ярьж өгөөл энэ юм энэ гэдэг байхгүй энэ төр гэл ингээл яг нэг өөрийнхөө бас хөөрхөн ямар ч тэр хавьдаа л доо яг тухайн цаг үед ямар шийдвэрээ гаргацсан байгаа байхгүй. Тэгэхээр чин бид нар бол юу ярьдаг гэсэн нэг амар хязгаарлагдмас сэтгэж цаг даймж бол цаг үеийнч тийм байсан юм байна. Ерөөсөө л нэг тийм сонирн баригдмал байсан баам л. Тэнгүүт тэр хүүхдийн хариулт бүр намайг бүр гайхшруулсан шүү дээ. Юу вэ? Тэг яг эцэгчүүд нөө яваад идэх штэ. За тэгэл миний үгээр яваал чи буруудаагүй л байна. Зүгээр л ингээд чинь яг ясан дээр бол бидний оюун санаа ерөөсөө мэдэхгүй байгаа штэ. Зин хүн дотор юу бодож яаж байгаа үнэхээр эндээ тийм дуртай гамгүй мүү дэнийх сайн мэдэхгүй. Бид нар яг гаднаа бол тэгэл аав ээж урмыг бодож ч юм уу ингээл нэг дуртай царайлал эсвэл ингээл зүгээр мүгээр гэл явж л байгаа штэ. Тэгтэл яг тэр эцэгчүүд бол зүгээр материалын талаас ч юм уу те за энд орсон юм байхгүй энэ ер нь тийм байхгүй гэдэг үнэлээд. Тэгтэл хүний дотор ч яг итгэл үнэмшил тийм юм уу гэдэг ч юм уу. Тийм оюун санааны асуудлууд
залууд нэлээд байгааг харахгүй өнгөцөн тэгэл яагаад гэдэг. Бид нар ч тэгэл тэрэнд тааруулаад ингээл харьцаал ингээ явчихдаг тий. Нэг тийм тохиолдлын юмд бид нэрээ тааруулаад асан цогцос урцсан юм ааш. Тиймэрхүү юм шиг байна. Нэг бурхан хүний хувь тавилан зурдаг гэдэг шиг зүгээр бурхан биш зүгээр ээж авал зураад идэв юм шиг. Тийм ерөөсөө ээж аав орчин Тийм болохоор яг тэрэндээ сурцсан байгаа. тий. Хин нэг нэр заалгаал, хин нэг нэр ингээ явж явах нь илүү амар ч юм шиг санагдал тий. Харин одоо тэр нь ингээ амар юм шиг юм суудсан ерөөсөө. Тэгээ яг хараад ахаар айлын олон одоо хүүхдэлэгт айлын томод арай дээр нэг юм бас нэг аав ээжээгээ нэг эзгүй хэд тоногт нэг толгоосоор байгаад бас нэг шийдвэр гаргахтайгаа. За айлын бага магууд бол за бүр байхгүй. Зүгээр л юу ч үлээ гэсэн асуу ба. Зүгээр л дуусаа. Би ч одоо айлын баг шүү дээ. Би бол өөрийгөө одоо бас бусдаг бодвол арай илүү би таас гэж бодоод идэх байхгүй юу. Илүү би чинь нэгдүгээр ангиас л айл суугаал тэгэл ингээл одоо дараа нь оюутан болоод ингээл те ерөөсө баг гэртээ байсан хугацаа айгу баг. Тэр чутгаараа юу гэдгийг илүү нэг аав ээжээс нэг хараат бус гэх юм уу те баг ингээ бүх юм өөрөө шийдэ бүх юм ингээ өөр ингээ явцсан. Тэгэж өөрөө яг би даах чадвар илүү сайн гэж бодож явдаг боловч тэр нь бас яг юм ясам дээр эсвэл ингээ бодхолоор зэрэг оюун санааны хувьд гэх юм уу илүү одоо нэг тийм одоо өөртөө хамааралтай нэг тийм нэг чухал нэг шийдвэрүүд шүү дээ. Тим юм дээр үл ерөөсөө яг тэгж би та чадахгүй байгаа байхгүй юу. Зүгээр л одоо юу гэдгийг одоо за ямар хоол идэх юм гэдэг ч юм уу эсвэл за одоо ямар хувцас авах гэдэг ч юм уу. Тиймэрхүү нэг өдөр тутмын нэг тийм юмудаа л илүү жоохон өөрөө ингэ толгоолоод би таагаад ингэ сурцсан. Яг ингэ тэр нэг чухал юмнууд дээр бол тэгээ бас л за ямар ч асууя за тэгээд юу гэх бол яах бол ингэчээр яад юм бол та гэж ингээл бас л нэг тийм нэг эргэлзээтэй тийм шийдвэр гаргаж чадахгүй тийм бас байна. Бидний нөгөө насан турш гэдэг яриад байгаа сэдв төр би бас саяхан харж ирсэн нэг Японы сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд одоо баримталдаг манайхаар бол цөм хөтөлбөр гэсэн юм уу да бодлогын баримтчиг. Тэн дээр тэгсэн чинь ингээд одоо сургуулийн бага насны хүүхдийн бие сэтгэл ингээл алийг ингээ хөгжүүлнэ гэж байгаа байхгүй юу. Бид нар бол биен дээр бол харьцангуй анхаардагтай ингээд өсгөж дааруулчихгүй ч гэдэг юм уу. Эрүүл сарвал өсгий гэдэг дээр ээж аав бол хамаг байдгаа зориулаад бас ингээд би хааны хувьд л гайгүй ингээд насан туршид твэн болчихж байгаа. Сэтгэлийн хөгжлийн тэгсэн чинь ингээд 5 янзын юм байгаа байхгүй 5 чадвар ингээ хүүхэд эзэмших ёстой бага настай шүү дээ. Бүр дээр өсвөр манаас сургууль мургуулч биш үр цэцэрлэх 5 хүртэл. Тэгсэн чинь ингээ тэр нь юу вэ гэсэн чинь ингээ хүсэж тэмүүлэх тэгээ тэрийгэ хэрэгжүүлэх чадвар гэж байгаа. 4 сая бид нар мэрэгжил сонголт гэл баахан ярьсан дээ нэг өөрийн гэсэн хүсэлтэй. Тэгээ тэрийгэ хэрэгжүүлж чаддаг баг. Тэгэхээр цэцэрлэгийн хүүхдээр мэдээж ингээ бид нар айхтар том мэрэгжил сонгоод тэрэндээ хүрэх тухай ярихгүй шүү дээ. Би нэг ийм тоглоом би одоо энийг заавал ингэж зурагч гэдэг юм нэг юм бодчихгоотаа хайчдггүй тэрийгэ хийдэг ч гэдэг юм нэг ийм чадвар хүүхэд байх хэрэгтэй гэдэг нь тавтаа хэвийн хүүхэд шүү дээ. За өшөө нэг тууштай байх гэдэг. Одоо нэг юм хийх гэжсэн л бид нар чадахгүй гэж хайдаг ч юм уу. Тууштай байх. За тэгснэ өөрөө шийдвэр гаргах гэж саяхан бид нарыг нэг олчилж ирсэн тийм. Энэ чадвар хүүхэд тэр жоохон насныхаа хэмжээнд тавтаа хүүхэд байлаа гэхэд өөрөө одоо алийг нь сонгох би за энэгээр яаж хийх үнийг тоглоом тоглолцсны асуудал тулгараад болохоо байлаа тийм. Тэгэхээр за энийг яаж хиймээр юм бэ гэж бодож жогоод нөгөөхөө ингэж болгоод хийдэг ч юм уу. Хүүхдийн хэмжээнд бодно. Тэгээд өшөө нэг нь болохоор төсөөлөх тунгаах гинэ ямар нэг юм бодож жоод за ингүүл ингэн аль нь дээрвч гэдэг юм ингэж ухаандаа бодож жоод ийм чадвар. Гэхдээ хамгийн сүүлийн болохоор амьдрах чадвар гэдэг нөгөө арчаатаа тэгээ одоо хүүтэн байна малгайгаа өмсөхгүй бол таарна ч гэдэг юм халуунд ингэж болохгүй. Тэгээд тэр чинь ингээд юм бид нар одоо ирээд яриад сууж явах ш баг 5 настай хүүхд өөрийнхөө хэмжээнд ингээ ийм чадваруудыг хөгжүүлж өгөх ёстой. Тэр эцэг их цэцэрлэг сургууль одоо бүх нийгэм гэж байгаа. Тэгэхээр бид нар сая ярддаг тэр нөгөө өөрийнхөө нөгөө ямар хоолунд идэх гэдэг юм нэг багасаа бие дагаа явцсан айлаа. Тийм. Тэгэхээр тэр амьдрах чадвар тэр нь бол ингээд бас гайгүй. Чиний хувьд л гайгүй яасан үтсэн юм шиг байна. Ерөнхийдөө монголчуудын хувьд бид нар бодоод хахаар тууштай байх гэдэг тэр айгүй асуудал та тийм. Харин тийм. Ерөөс хэний манаагүй ингээд хүн хэл. За яста маргааш нас л өглөө хоёр тусыг л тэгснээл дараа өдрөөс дараа л гэлээ тий. Сэтгэлийн нэгэтэй холбоотой юм шиг тийм. Айгүй. За турыг даа гэл хэсэг явж байгаа л хаяал тэгэл ингээл. Тиймэр нийтлэг зөвхөн монгол хүмүүсийн баг нийтлэг чанар юм шүү. Тууштай байж чаддаг. Ингээ нэг юм хийж байгаа жоохон бэрхшээл болонгууд нь заа боли өөр юм хий. За энийг юусоо боли энийг гэл энэ чадвар ч одоо бүр Тийм ээ. Тэр яаж зааж үт юм болоо. Тэр яаж харин яаж болгох юм болоо нэрээ. Багаас нь энийг тэгээ миний бодлоор бол гинт ингээд суухгүй юм шиг байна. Одоо бол би ингээ хэрэндээ хичээж байгаа байхгүй юу? Одоо ингээ өдөө олон жил 30 хэдэн жил ингээ явцсан хүн нөгөө энэ минь чи юун 5 настайгаас. Тэгээ явангууд одоо эдний чинь ингээ за ухамсараараа уншаад мэдчихэж байгаа маа.
За би ингэж л хүн ер нь насан турш ингэж л ингээд амьдрд юм байна. Гэт хизээ байна уншиж мэдчихэд одоо энийг суулгаж авах хэрэгс үнэн асуудал та. Тэгэл өдөр болгон тэмцэлтэд болохгүй шүү дээ ингээд тэрэндээ. Яг хуу жоохон өөрчлөлт гарах л байх хүн хамгийн гол нь өөрөө мэдэх юм шиг. Мэдхгүй явж байгаа зөндөө хүн байгаа шүү дээ бас. Юу би сайнсхан би сайхан өсч өмжцсэн ч юм уу. Одоо ингээл би мундрал гэсэн хүмүүс манайх юм шүү дээ. Тэгэхээр хамгийн эхний нэг алхамд бол одоо нэгэнт ийм болцсон хүмүүсийн өдөө өрцөн бид нар шиг хүмүүсийн одоо хүлэн зөвшөөрөөд өнгөрсөн гэдэгт одоо өөр төр айл болох хичээгэл ажиллах юм да одоо. За би нэг жоохон эрүүл мэнд чамаар нь те бүх юмдаа арчаатай бай. За би тууштай өдөр болгон би одоо энэ орчуулга яг хийн гэсэн бол яг тэгээд хэдэн цагтаа гэл. Тэгэл дахин үзгэл л байна. Бидний одоо харин хүүхдүүдэд бол боломж шүү дээ. Жоохон хүүхдүүд төр те айл эрт эхлэх тусмаа л тэгээд илүү үр дүнд хүрэх билгүй дээ. Жохон хүүхдүүд тэр гэвэл яг тэр нөгөө тоглож байгаа байсан л сайхан бах тий. Ядарч цань нэг тоглоом дээр гэдгсэн шүү дээ. Тоглоомоо гэхлүүлээд нэвлүүлэх тоглоом байлаа гэх тэрийг ядарч ингээд дуустал нэвлүүлдэг ч юм уу. Ядарч тэрэнд нь ингээд хажуунаас нь тусалдаг ч юм уу. Тэр нь хүүхдэд уурлаасаа угаасаа над юунууд ч байдаг юм шиг санагдчихлаа. Сая наад тавч сонсохоор ингээд ерөнхийдөө л байдаг л юмнуудын тэрийг л гол нь хөгжүүлж усалж цаашд нь хадгалж авч үлдэх хэрэгтэй байдаг юм шүү. Яг ингээд сая яхаар тэр одоо тоглож байхдаа тэгж тууштай байдаг юм уу гэхээр байж гин нэг юм одоо бодсон бол тэр бодсон юм хийж гин яг л тэгээд ам санагдаад байх юм. Гэл зүтгээд идэх шүү дээ ойлгосон. Тэгээд тэрийг нь болохоор бид нар ингээд хориглоод байдаг. Тэр хориглохоос илүү зүгээр тэр боломж олгоод үзэх хэрэгтэй л юм шүү. Одоо за ингээд хиймээр байгаа бол тэгж хийлгээд тэр нэг юм оролдоо суугаад л тэрийг оруулдуулаад суулгаад нэг үзэх хэрэгтэй юм шүү. Тийм одоо тэрэн дээр шантардаг бол хажууд нь одоо яадгийг дэмжиж тийм за чи одоо дахиад нэг оролдоод үзсэн тэргээ тий. Тэгж л усалж авч үлдэх талтай. Чаднаа гэх юм уу бид нар чи чадахгүй чи болохгүй чи жоохон чи ирээл гэсэн. Тэр хүсэлтийн мүлэлтэй тэрний хадлаа зүтгэх чанар бол бага хүүхдэд харин ч үр байдаг юм шиг үнтэй. Бараг бид нарыг бодоход. Тийм байдаг шүү дээ. Зүгээр л бослогчнаас өөрөө усыг жуурл гэсэн бол уун шүү дээ. Би ялангуяа хүнээр хийлгээд хүнээр хийгээд ч юм уу урдуур нороо хийгээд ч юм уу амар уралж бухимдж авч. Сте юу ахгүй нэг тэр ус мосч уухгүй хичнээн сангаж байсан ч гэсэн. Тэгэл дахиад өөрөө сандал дээр авираа ширээ дээр авираа тэгэл. Энэ одоо бид нар жоохон уг нь бол хүүхдтэй айгу хайрлаад айл болох ингээл хүүхдтэйгээ сайн сайхны төлөө хийж өгдөг шүү дээ. Хийж одоо өсөгдгөл байцтай. Тэгсэн мөртлөө одоо яг энэ байх ёстой чанарууд бид нар багадаа илүү хүчтэй байсан бол тэр нь тэгээд багасаар том болоод ингээд хүсэл байхгүй асуудаг ч юм уу. Бараг тийм болоод өсчт юм болов. Тэгээ одоо үсэн сошиалдтэй үр дүн харагдаж байгаа зү. Тийм. Шуураалуу. Нэг нь сайн муу инээ тэрэг гэж хэлчихвэл нөгөө дөр нөгөө тийм байх юм гэж шуураад. Тэгэхээр нөгөө талд нэг юм очив нөгөө тийшээ шуураад юм гэж ерөөсөө өөр ингэж үзэл бодол өөр ингэж юм ерөөсөө байхгүй. Одоо сонсоод нөгөө төсөөлж ингэж бодож байгаа тунгааж үзэж байгаад ингэж за энэ юм байна гэд тэр сэтгэлгээ тийм юм. Тэгэхээр уулын бол одоо яг тэр хилээд байгаа тэр таны түрүүний хэлсэн тэр таван чадвар тэрэн дээр нь тэрийг ингээ багаас нь илүү хөгжүүлээд дээш нь явсаар байгаад яг дараа нь тэр их сургууль 10 жил гэдэг юм уу яг тэр ингээд боловсролын мэдлэгээр тэрийг илүү ингэж яагаа тий бэхжүүлээд ингээ явах юм бол стожингийн бие даасан тийм хүн болох гэдэг байгаа байхгүй юу. Тэг чи бид нар чинь үнд суурийн нөлөөтэй тавиагүй чинь тийм шууд том ойлгож байна. Тэгэхээр чи ингээ дараа нь бидний цээжилсэн хайрын цаг гаргаад ингээ үдсэн харсан мэрэгжил ингээ бүх юм. Тэгэл их худлаа нэг цэжний бангаар нэг цэцэрхсэн бидэм хийрсэн тийм хүмүүс аягүй болчиход байгаа. Нэг суургуу дээрээ нэхэл гоё ингээл тийм л юм байгаад шүү дээ. Байшин савар зөвлөхтэй хамгийн. Манайхан чи одоо сошиал саргаар үсэ бүхэл юмны талаар мэдлэгтэй юм шиг байгаа зү. Тийм. Мэдлэгтэй. Улс төрийн мэдээ бүгд улс төрч болчихно. Эрүүл мэндийн мэдээнд бүгд эрүүл мэндийн салбарын хүн болчихно. Бүр амар тийм нэг юу чадахгүйгээ ялгаж зааглаж чадахгүй, мэдхгүйгээ ялгаж зааглаж чадахгүй. Ер нь баг мэдгүй гэж хэлдэг юм уу бид нар ер нь? Харин бүгд айл болох мэддэг болчих гол ингээл айл болох чаддаг гэд царай гарах галтай хичээгээл. Тийм тэгэж гаргаж байгаа царайг нь хүмүүс амар одоо яг одоогийн байдлаар амар үнэлээд байдаг байхгүй. Энэ ч юм тал талын мэдлэг өстой потенциалтай гүргүсөөртэй гэж. Тийм тэгэхээр бидний одоо нэг ганц нэг одоо ажиллаж байгаа Японочууд ч юм уу тийм гадны хүмүүс бол шал өөр байгаа байхгүй. Мэдгүй юм мэдгүй. Би наадах чи мэдгүй юм. За би судалж байгаа дэлхий гэдэг ч юм уу. Өө наадах чи би өстой харж байгаагүй юм байна шүү дээ. Тэгвэл би энэ чи одоо ингээ үдсний дараа тэгвэл хэлээ даа гэдэг ч юм уу. Айгу тийм нэг бодиттой тийм харьцаад байгаа байхгүй юу. Тэгвэл бид нар болохоор нэг ганц нэг энэ тэндээс тулсан юм хумаа ингээл нөө мэдж гин гэж хэлүүлэхийн тулд мундаг хүн бол харагдахын тулд тэгэл нөгөө эдгээр нийлүүлээл худлаа өнө хамаагүй хэлээл те. Айгу тийм мундаг хүний дүрс. Бусдын ч бас тэрийг ялгахгүй болохоор тэгэл бүр санаа амар. Нэг нь ч тэгэж хэсгсээр байгаа нөгөөдүүл нь ч шүтсээр байгаа тэгэл. Тэгээ яг гаднаас харахад бол айгу тийм бие даацсан айгу тийм мундаг мэдлэгтэй айгу лагун харагдаад идэг. Яг ясан дээр тийм биш байгаа. Тийм манад дэрүүсээ мэдхгүй чадахгүй гэд хэлчихээр тэр хүн одоо яадаг юм бол.
Ерөөсөө тэгж болохгүй юм шиг л ингээд буруу хэлж болохгүй ч юм уу эсвэл ингээд мэдгүйгээ хэлчихэр нэг болохгүй юм шиг. Заавал нэгэн хариулт олж хэлэхгүй л бол ингээд. Чи одоо нөгөө бидний яриад байгаа үедэл холбоотой ах л та нөгөө эцэгчүүд чинь багаасаа хүүхдийг л аль болох хурдхан л мундаг хүн болох гол аль болох хурдхан л ийм лаг хүн болох гол ингээл айкуу хөгжүүлэх ном ч юм уу те дандаа тиймэрхүү юмуд авч өгөөл ингээд байгаа штэ. Сэтгэл мэдрэмжтэй тухайн хүүхдийн тэр хүний юунд нь хандхаасаа илүүтэйгээр те тэрнтэй л холбоотой баг. Тэгэл ерөнхийдөө бусдад таалагдахын тулд илүү одоо амьдраад байгаа юм шиг. Айгу бусдын бодол өөрөөс илүү бусдын бодлыг анхаарал хандуул юм санагдаж. Нэг ч юмд энэ яачих бол энэ юу гэж бодох бол. Хэдийгээр дотроосоо ингээд нөгөө хүмүүс өөр юм хүсээд байгаа ч гэсэн за би энийг гिचх юм бол хүмүүс намайг юу хүчиж хэлэх юм яах ч юм бэлээ гээл нөгөө өөрийнхөө дотоод хүнээ дотгошин дарсаар байгаа л ерөөсөө өөр хүний дүрлээ. Явандаа нэг амар юм юу байд юм шүү. Одоо ингээд хүмүүс таалагдчих явсаар таалагдах хичээж явсаар хагаад сүултээ хүмүүст таалагдчих кайф авдаг болчтой юм шүү. Хүмүүс чинь. Тэрнээсээ ингээд за би өстө намайг өстө олон юу гэдэг юм те. Ямарсан л тэрнээсээ ингээд кайф авч байгаа юм шиг хүмүүс айгүй хараад анзаараад байхад тэгээд идэх. Одоо ингээл нэг ганцхан хүн л зүгээр тэрний хүний өөрийнх нь талаар нэг сүрэг юм хэлэнгүүд л бүр ингээл навс унцдаг. А тэгэл аль болох олон хүн л өөр ил ингэж яхах юм бол өөр л чистэл агшуу магшуу гэж яхах юм бол ингээл амар тэрнээс л кайф аваад идэв юм шүү. Бүр явандаа бүр тийм болчтой юм шүү. Тэр гадны нөгөө зарим хүмүүсийн намтрыг харахаар бүрстэ гайхмаар идэв шүү дээ. Одоо чинь бид нар аягүй сайн мэдэх бах маалалаа тий. Маалалаа чи 14 5 настай байхдаа л ингээл илүү түүний эрхийн төлөө тэмцээн явж байгаа шүү дээ. Тэгээ бүр тэрийг ингээд одоо бүр эмэгтэйчүүд эрхийн төлөө тэмцэн гэдэг чинь аюу том юм шүү дээ. Тэрний бодлоо бүр тууштай. Тэгээ бүр тэрэндээ баттдаг л дээ. Бүр буудаад тахад хүртэл буун дуу намаа яаж зогсож чаддгийг ингээл бүр тэрэндээ бүр ингээл урагшиж зүтгэдэг. Тэгэхээр би барыг тэрийг уншичаад бүү энэ тийм буудуулчаад тэгээд бүр яах ч хөө ингээ яваад ингээд чинь тэр хүний дотор ямар их итгэл үнэмшил ямар их тийм юмаа бүр мэдэрсэн тийм үнэнч байдал байна вэ гэдэг бүр амар гайхав. Ийм байдаг юм бол. Харин одоо энэ Грета Тунберг гэдэг одоо энэ чинь 10 хэдтэй хүн. Бид нар чи одоо юун тэр дэлхийн цагаагаар үсттэй одоо ингэж бодоод амьдч байгаа. Нэмэр шоодор. тийм яаж хүмүүжүүлэхээрээ хүүхэд тийм тэр чинь одоо юмтай юм одоо тэр чинь бүр бүхэлдээ хүнийхээ төлөө тэмцээн явж штэ. Тэр дунд чи айгүй бэрхшээл айгүй хэм зовлон тохиолж байгаа штэ. Бид нар нийгэм гаргалын хүртэл за ер нь болий ер нь чимээг үхэн амар чимэр бай гэл ингээл болчихно доо. Эхлэл тэр чинь бол бүр хамаагүй ингэсэн ч хамаагүй би бол энэ төлөө тэмцэн ингэн яагаад гэвэл юм гэл ингээл улмал цаашаа ингээ яваад идэг. Тэгэхээр нэг тэрийг хараад бид нэр хинэтэй бараг л энэ солиотой юм биш байгаа л гэж бодохоор тийм байгаа даа. Тийм хэмжээний юм сэтгэл юм тийм юм бодох. Солиотой юм биш байгаас гиснээс тэгэл ер нь яг хүүхэд байхад нэг гайг өөр ингэсэн бодолт юм юм л хинэстэй солиотой юм байлаа тэ. Хинэтэй ингээл өчнөд том хүний өдөө солиордог гэл ингээл дандаа тэгдэг байсан нэр. Томчууд нь ч тэгэл тэгэл дараа дарж аваад тэгэл ижлэгэн болгож аваад санаа амартай. Хүүхэд байхад бол ингээ янз бүрийн бодог л байсан байх мэдэхгүй. Тэгээ тэрийг яг дараа хийсэн юм шүү. Тэгч мэдгээ байцсан болоо. Одоо бүр юу ч тэгэл нөгөө төлдөө энийг бүтэхгүй гар энэстэй болохгүй гэлтэй нэг тийм хэсэн шидэ нэг эсэргүү нөхөр гээл ядаргаатай. Одоо тэгтээ ингэж за бид нар ингээд аль сайнаараа гэдэг ингээ хүмүүжээд ингээ ирсэн бахар. Тэгээд энэ ер нь ингээ яваад ивэл одоо яах вэ? Энэ зүг та нарыг үүч чинь. Одоо энэгээрээ энэ хэвээрээ яваал ивэл одоо зүг юм. Одоо энэ хэвээрээ явахгүй байгаа хаа гэдэг. Энэ дэр бол нүгөөсө хинхнийх нь буруу гэж хэцүү шүү дээ. Яагаад тэгэхээр тэр чинь одоо бид нар мал аж ахуйтай тэгэл ингээл хөдөөгөр амьдарч байгаа л нүг яг юм суршмал нийгэм гэж юусоо байхгүй байж байгаа гівэд ингээл орж ирээл тэрэн дотор чи одоо нэг хэдүүлээ яаж ингэж нийгмийн зохион байгуулалт юу гэдэг вүлээ эцэг их хүүхдэд яаж харьцах вэ гэл тэр мөр чинь ингээд бүгд өөрчлөгдөж ирж байгаа суураараа тэнгуут л нэгсэндээ баг яахаа мэдхгүй л самарцсан л байхал да тэгэл өөр өөртөө жинхэнэ бор зүрхээрээ за одоо им гэдэл гэдэг ч юм уу те тэгээ тэр нүнд л нилээ одоо нэг яах ёстой гол болохгүй л яваалаа болов гэж бодсон шүү. Одоо сүүлийн үед жоохон арай өөр болж байгаа юм лу. Түрүүний нөгөө хүүхэд өглөг хөрөл судалдаг хүн болно гэж хэлсэн гэдэг. Тэр хэдэн настай хүүхэд вэ? Тэр 3 дугаар анги байсан юм. Тэгэхээр одоо жоохон сүүл үеийн одоо бидний үеийнхэн ингээ ээж аа болоод ирэхээр арай жоохон өөр хандаж бас нэг зарим нэг нь бодож үзэх. Тийм эцэг эхчүүд нь ч баг зэрэг өөрчлөгдсөн баг тэгэд нийгэм те хүрээлэл мөрөөлж бас арай өөр болсон баг л та. Бидний үед чи тэр юм хөвлөөр явагч бодох бод. Тэгээ энэ дээр бас нэг юм гараад байгаа байхгүй. Одоо бас зарим нэг орчин үеийн хүмүүс нэлээд бас гайгүй болж байгаа шүү дээ. Тэгээд өөрсдийн гэсэн үс бодолтой тэрийг илэрхийлдэг болсон. Тэнгүүт одоо баг зэрэг одоо 40 мөштэй ч юм уу ахмад хүмүүс нь юу гэж бодож ин гэхэлэр энийг жоох юм одоо юу яриад байгаа юм одоо. Эсвэл жоох юм байж юугаач мэдэхгүй юм байж гэсэн хандлагаар бас нэг хандаад байгаа байхгүй. Миний үед гэсэн тийм гарч байгаа байхгүй. Одоо бүр ингээд нэг 10 жилийн хүүхэд чинь одоо миний өдөс ч юм ингээд нэг юм ярингууд. Цаас юм одоо зүгээр юугаач мэдэхгүй юм чи юу ч том юм ярьдаг юм чи олон төлөө ярьдаг гэдэг ч юм уу те. Бас л яг нөгөө нэг
юу гэдэг залуу хүмүүс өөрийн гэсэн ихтгэл өмчлөлтөө өөрийн гэсэн юутай ийм гэдэг тийм юм юусоо байгаагүй болохоор гинт нэг тийм сериус нэг хүлээж авах тийм хандлага бас байгаа байхгүй. Багаас нь л ээж аав нь хүүхдэд итгэж сурах хэрэгтэй болоо. Бид нар одоо ингээд гараас гарч өгдөг хүүхдүүд ээж аваасаа одоо сайн нөгөө тэтгэврийг авчлаа гээл ингээл хөгжүүлээ тэтгэврээр амьдарч байгаа хүмүүс гэл баахан шууглаа шүү дээ. Тэр хүмүүс ч одоо 30 40 хүрчээд юу нөгөө оюун санааны хувьд бие даах нь битгий хэл яг нөгөө ээж аваахан хүүхэд нь хэвээрээ яваад байгаа байхгүй санхүү дээр ч тэр нөгөө амьдралаа аваа явж чадахгүй эсвэл бие махбодын хувьд ч гэсэн хүмүүс цаа ингээ хичнээн харахад сайхан том залуу том хүүхэн болцсон байгаа ч гэсэн ингээд одоо нөгөө өөртөө арчаатай байх гэдэг түрүүн яриадсан амьдрах чадвар тэн дээр одоо жишээлхэд нэг өвдөхгүй байх тэр ч гэдэг юм уу манайх амар биендээ хайргүй тэгээ баг жоохон нэг өөртөө хайртай үнийг муу хэлэх маягтай байдаг шээ тий нэг аюун ч амьдаа хайртай ингээл нэг тиймэрхүү юм ярьж чаар юм зургуу маягтай тэгэхээр энэ дээр ээж аваад юу юм шиг байна бодоод хат ерөөсөө хүүхдээ хэтэрхий хайрлаад ингээ нөхөндөө итгэж өгдгөө ингээл бүх юм өмнөөс нь шийдэж өгөхгүй нөгөө хүүхний ямар ч зовлон үзээгүй юу ч зовлон үзээгүй өссөн ганц юм ингээ өөрөө шийдэж сураагүй ингээл нэг асуудал шургаж унагт нь бушуухан ярил татчихсгол нэг яадаг юм уу одоо яадаг юм нэг асуудал болгоны зохицуулал хүүхдээ тэгэл ямар нэг юм тэр өөрөөс нь гэхээс илүү бус тэмрүүж хэлцээ бүдрээ дунчингууд нөө энэ мө ширээнд бүдэрчсэн энэ мө ширээг зохиодог юм уу гэх юм уу ингээл тэгээ нэг хүүхчин томрох тусмаа бусдаас буруу хайж манай ч ерөөсөө өөрөө буруутай хүн нэгж байдгүй шүү дээ ингээ би буруутай гэд хэлчих шууд хэлчих чадахгүй байхгүй за хүчээр хэлсэн ч гэсэн дотроо л нэг зэвүүтэй те за миний буруу гэсэн ч гэсэн дотроо болцоо яг штэ гэл уг нь бол чийлт гэсэн юм ингээл цаана байж. Тэрөөс нь бурууг зоригтой хөдөөч чаддгүй. Хүнтэй нэг хүүхдүүд чинь багтаа ингээл маргалдаал нэг уйлж шуугилдаал угаасаа тэр чинь уг нь бол юм сураад байгаа процесс юм билээ л дээ тий. Том болсон оноо ингээд за би нэг маргаан зурчлыг ингээд дэврээчгүй хүн шиг яаж айтаан яриад ингээд зөв ярилцчих уу. Ингээд тэрийг нь яахгүй ерөөсөө ингээд бүх юм бас вакуумтчихдээ юм шүү. Тий. Ингээл юу ч сурах боломжгүй ингээд нялцгаагаараа биеийн том болцсон өсөд тийм шүү. Тэгээ хүүхдүүд яг хитрхи өмчлөд авчт юм шиг ерөөсөө энэ надаас л төрсэн чинь миний л юм би яах их миний дург гэх юм. Тэгэхээр энэ ерөөсөө миний бодлоор бол болмооргүй санагдаад одоо ингэ явахаар харал та тийм бид нар ингээд нийгмийн асуудал ч гэдэг юм уу бүх юм болохгүй юм гэл тэгэл яс юм дээр асуудал болгоны цаана хүн л байгаа шүү дээ тийм төгжрэл гээл ярьж чинь тэр чинь хин хүмүүс л хийж байгаа. Одоо энэ залуус юм болчих гээл хамтсан хүмүүс яриад байгаа. Тэр залуусыг одоо бүтээсэн хүмүүс нь хамтсан ч өөрсдөө л ахгүй юу юм. Хахуул гээл яриад байгаа хахуулыг ч гэсэн хүн л хийж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ бидний нөгөө нэг амиа бодсон ер нь хүүхэд л тэгж нөгөө өөрийгөө бод. Хүүхдийн л заа юм биш үү тэр. Тэгэхээр энийг одоо энэ тухайл ингээл ярилцаал гаргалгааг энэ амьда бид нар өөрснөө яриад нэг учир үндсийг хайгаад ингээ яриад үзвэл одоо эцэг эхчүүд ер нь яаж ажиллах хэвээр тэр тухай хэдүүлээ дараагийнх дээр ярих. Өнөөдөр ч хэдүүлээ ингээд одоо насан турш бие даах тухай ингээд нэлээ өөрснийхөө туршлага дээр тэ хүүхэд байснаас ахуулаад одоо ямар байгаа. Нэлээ ингээ өөрийнхөө мэддэг туршлагаараа ярьлаа бид нар ингээ мэдхгүй энэ тентгийн онол яриад яг хөө тэрийг хайгаад үзвэл угаасаа ингээд нээлттэй болсон интернет ном сонин бүх юм байгаа тийм. Тийм тэгээд өвчлэн гадны онолд учраас манай Монголд бас таарч нүггүй юу гэдэг ч бас асуудалтай. Тийм. Тэгэхээр ямар ч гэсэн бид нар энийг ярихгүй ингээд за Монгол үүргээд орхиж болохгүй тийм. Ингээ ямар ч гэсэн ингэж ирж хайж ярьж агаад аль болох цаг хугацаагаа хэмнээдтэй за 100 жилийн дараа өөр болно. Дараа залуу үе өөр болно гэд ингээд сууж авахгүй аль болох хурдан өөрчлөгдөе тийм хүүхдээсээ эхлэе өөрснөөсөө эхлэе гэдэг үднэс бид нар ийм подкаст тэгээд яриад байгаа. Тэгэхээр дараагийн сэдвүүдээр магадгүй хэдүүлээ яг одоо юу хийх ёстой юм эцэг эхчүүд одооноос тэр яг одоо энэ яриа минь зүгээр ингээд сонсоход бол зүгээр л энгийн ярианууд яваад байгаа юм шиг боловч бас ингээд баг багаар ингээд цаашаа дахиад илүү цаашаа гүнзгийрэх маягтайгаар нэлээ явах учраас бас цааш сайтын подкастуудад маань цуг байгаарай гэж хэлэх өнө. Тэгээд яг илүү оны сүүлэр ч юм уу бид нараас нэлээ их гарц гаргалгаа нэлээ олоо харчихсан тий нэлээ бас бидний асуудал эндээ байсан юм байна. Тэгвэл хэдүүлээ ингэ хэрэгтэй юм байна гэдэг чинь бас тийм рүү нэлээ шилжих гэж бодож байна л даа. За ингээ өнөөдрийнхөө подкастыг дуусгая. Дараагийн подкаст дээр уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.